За хай манайхаа. Электron даллаач кок. За юу ацхан. Удаа уулзсангүй. Ичээд байна гэж. Тэр би ингэсэн. 9 сард, саяны 9 сард гэсэн үг шүү дээ. Би ингээд үтсэн бүх анимны хажигсалтыг гаргасан байхгүй юу? Ингээд. Тэгээд тэргээ Excel дээр бүгдийг шивээ заяа. Тэгээ ингээд давхарцнуудын ингээд conditional formatting-ээр ингээд хайж байгаад яг юм бүгдийг давхцуулахгүй бичиж мичингүүтлээ. Яг ингээд хамгийн сүүлд би үтсэн анимны тоо гаргасан байхгүй юу? 9 сар тэгээ 119-ээс. Тэгээ 119 олонгууд нь яг ингээд миний OCD зам хөдлөөд миний яг юм 128 болгочмаар мэдрэмж төрөөд яа тэгвэл 128-ыг 2 туваах юм бол 64, 64-ыг 2 туваах юм бол 32, 32-ыг 2 туваах юм бол 16, 16-ыг 2 туваах юм бол 8, 8-ыг 2 туваах юм бол 4, 4-ыг 2 туваах юм бол 2, 2-ыг 2 туваах юм бол 1. Яг ийм OCD зам хөдлөнгүүтээ би дээрээс нь дахиад 9 аним үзээд тэгээд үзсэн бүх анима 128 болонгуутлаа энэ 128 анима 4 division хуваагаар A B C D гэдэг. Тэгэд энэ division болгоноос 2-2-оор нь хоорондоо бааталтуулаад гэтээ тэр чааваас угаасаа зүгээр ингээд хүн амтнаас асууж масуухгүй за би зүгээр өөрийнхөө л бодлороо миний хувьд энэ хоёр аниме аль нь илүү гоё вэ гэдэг тийм дүгнэлт гаргаад тэгэд ингээ 2-2-оор нь бааталтуулаад тэгээд 4 division-ээс нэг аним гаргаад тэгээ хамгийн сүүлд хагас final тэгээд final тэгэд ер нь бол ингээд үр цаах гэдэг хүний үдсэн энэ амьдралынхаа турш ерөнхийдөө бол 3 дугаар курсээс хойш гэдэг чинь 3 4 5 6 тэгээ дахиад 6 жилийн турш үдсэн 128хан ширхэг анимаас энэ дэр нэг юм мартаж болохгүй шүү 128 аним гэдэг нь би ерөөсөө дандаа олон ангитай анимуудыг тооцсон нэг ангитай анимууд бүрэн хэмжээний кино болсон анимуудыг оруулах нь баг 200 коко fuck you коко бүрэн хэмжээний анимуудыг оруулах юм бол 200 аваад байгаа байхгүй юу? Тийм учраас бүх бүрэн хэмжээний анимуудыг хасна. Тэгэхээр Хаяо Миязакигийн аним, Isao Takahataгийн аним, Satoshi Koни анимууд, тэгээ Makoto Shinkai анимууд байхгүй байх юм бол бүрэн хэмжээний кино болсон анимуудыг нь оруулаагүй мэн л гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр миний энэ үтсэн 128 аним бол бүгд олон ангитай аним. Тэгээ зарим нь бол 5 бүлэгтэйж байна. Зарим нь бүр 500 ангитай байна. Зарим нь 12 ангитай байна. Гэтэ тэр бүгдээс яг ингээд хамгийн гайхамшигтай зохиолтой, хамгийн гоё дүр хөгжүүлэлттэй ч юм уу, тий хамгийн гоё ертөнд бүтээлттэй ч юм уу, тий ингээд харж агаад нэг амар ийм scale тавихгүй зүгээр энэ хоёрыг харж агаад үнэхээр илт энэ хоёрыг харж агаад үнэхээр энэ нугасаа илүү гэх юм бол угаасаа л тэр анима сонгоно штэ. Тэгэхээр бүгдээрээ үр цах гэдэг хүний хувьд үдсэн 128 анимахан хамгийн гоё аним нь болохыг бүгдээрээ олж мэдцгээе. Энэ бүр мангар урт удаан хугацааны бичлэг болох байхаа гэж би бодож байна. Үгүй ч гэж магадгүй. Одоо энэ ингээд 4 division-ийнхээ харангуут за бүгдээрээ A division-ээс эхлэе. A division-ээс хамгийн ихний хоёр аним бол за хөх болонгоос Нарагами, улаан болонгоос Demon Slayer буюу Kimetsu no Yaiba. За иччлээ. За мэдээж Kimetsu no Yaiba болон Нарагами. За очлаарай хүмүүсээ. Гэтэ энэ бүр мэдээж юм байна. За бүр мэдээж юм байна. Бүр хэр мэдээж юм байна. За Kimetsu no Yaiba-гаас эхлэе л да. Kimetsu no Yaiba буюу Demon Slayer. Demon Slayer-ийн за Ufotable гэд студ хийсэн бүтээл штэ. Тэгэхээр студ нь бол энэ анимыг бүр үнэхээр энэ мангаг бүр үнэхээр эрхлүүлсэн. Бүр ингээд тэр чанар манар бүр яагаад байгаа юм бэ те. Бүр амар чанартай байгаа байхгүй. За Коко чи саяны шиг миний патиг өшүүлж байгаа. Нэмэстэй нэрээ. Арай л тэмдэж байна. За. Бүгд Kimetsu no Yaiba бодъё. Kimetsu no Yaiba мэдээж үнэхээр чанартай аним. Тэгээ үнэхээр өндөр хайптай аним угаасаа. Бүр хүн болгоны сүүлийн үеийн
Яг ингээд жоохон хүүхдүүдийг ч юм уу те манай дүүнэрийг ер нь манай үеийнхнийг гэлтгүү. Жоохон хүүхдүүд гэлтгүү манай үеийнхнийг ер нь бүгдийг нь аним руу баг уруу татж байгаа анимуудын нэг штэ. Үнэхээр сонирхолтой. Яг нөө Бакуман дээр гардаг штэ. Бакуман гэдэг хоёр мангака нарын тухай аним байдаг хгүй юу? Тэрэн дээр гардаг одоо директор, эдитор биш ээ. Продюсер биш ээ. Редактор. Яа, бахан торууд дундаас санах гэж. За, редактор нь ямар мангаг сайн манга гэх вэ гингүүтлээ сонирхолтой манга гэж хэлсэн байдаг. Тэр манга ямар ч төрлийнх байж болно. Шожо, сэнэн. Гэтэ тэр чинь шонен жампинг ер нь бол редактор байсан л да. Тэгээ тэр ямар ч төрлийнх байж болно тий. Horror, sci-fi, тий mystery юу ч гэдэг. За бүр харин мэрэн байсан ч яах вэ. Гэтэ тэрний хамгийн том шалгуур нь сонирхолтой. Тэгэхээр Kimetsu no Yaiba-гийн хувьд бол үнэхээр сонирхолтой. Бүр амар сонирхолтой шүү дээ угаасаа. За зохиол нь бол үнэхээр сонирхолтой. Тэгээд мэдээж юм 3 гол дүр нь Inosuke, Zenitsu, тэгээд Tanjiro-гийн сүнс бүр нөө сэтгэл бүр амар гоё тийм топ тонглог. Ингээд дэлхийг ямар ч англи болгомоор байвал зөвхөн хүмүүсийг Танжирогийн сэтгэл рүү далд ухамсарлуу ингээ нэг нь оруулаад гаргаж чавал ингээ дэлхий бүр амар гоё газар болчиход байгаа байхгүй. Тэс чи Zenitsu-гийн бүр ямар новшин. Тэс чи Inosuke-гийн ч угаасаа л баг ойлгомжтой л байсан л дээ. Zenitsu-гийн бүр арайш тийм муухай хармаар ингэж чадаагүй. Tanjiro-гийн гэсэн чи мангар тонгологч аа шиг тий. За тэр ч яах вэ? Зохиол нь үнэхээр сонирхолтой. Тэгээд маш tragic эхэлдэг анимууд эдэн штэ. Яг шууд ингээд амар олон хүн үхээд, шууд гол дүрийн хүнийх нь хайртай дотны хүн үхээд ч юм уу тий. Attack on Titan, Promised Neverland өөр юу ч лээ. Яг тиймэрхүү амар tragic эхэлдэг учраас цаашаа болж байгаа үйл явдлууд нь илүү сэтгэл рүү ингэж шууд гүн тусдаг гэх юм уу. Тийм учраас бид нар Kimetsu no Yaiba-гийн Demon Slayer-ийн дөрүүдтэй хамт уйлдаг, хамт шаналдаг, хайртай дөрүүд минь өгөхөд гунигалдаг, гутардаг. Ер нь бол ихэнх аним дээр л тэгдэг л дээ. Гэтэ маш олон хүний сэтгэл зүрхийг өөртөө дурлуулж, маш олон хүнийг яг ийм анимын соёл руу ингэж оруулсан тэр маш том нөлөөг нь үүсгэж болохгүй Demon Slayer-ийн. За тийм мэдээж opening ending нь амар гоё штэ. Миний гэтээ хамгийн дуртай нь season 1-ээс илүү season 2-ын нөө Zankyo ямар юм бэлээ. Тэр бүр ингээд амар гоё юм зөө. Биш opening зөө бүр. Йоо. Амар гоё. Тэг яг ингээд цаанаасаа шууд бүжиглмээр за. Цаанаасаа ингээд им улаан дэлгүүний годамжинд очингуутлаа өдөр нь им эрчүүдийг өөрөө татдаг ойрон байснаа шөнө юм хүн амтан алаа авч яадаг ч юм уу тийм байж мээр тийм мэдрэмж төрүүлдэг амар гоё opening-тэй. За тэгээд зохиол opening хоёрыг харьцуул. За opening-ороо бол яаж ч Kimetsu no Yaiba угаасаа илүү гэх юм одоо хайшин Noragami opening яг шууд Noragami opening гэхэр нэг толгойд бодоггүй. За гэтээ би ингээд тавьж болохгүй. Та гэд Noragami-гийн opening-ийг сонсоод үзээрэй заяа. Яа тэгээд би бичлэгийг ингээд тавьчих юм бол copyright-тай холбоотой асуудлаар миний бичлэг амар олон сануулга аавна. Тэгээ амар олон сануулга авчих юм бол би дахиж бичлэг хийж чадахгүй болно. Яг чаддаг бичлэг хийн л дээ. Зүгээр энэ сувг дээрээ бичлэг дахиад хийх чадамжгүй болно гэх юм уу. Тийм учраас та зүгээр ороо сонсчих. Noragami-гийн opening. Би сонсноо. За, opening дээр бол яаж Kimetsu no Yaiba-гийн opening-ууд л толгойд орж байна. Тэр opening-ийн тал дээр бол Demon Slayer илүү юм байна. За, дөрүүд би гэтээ зөвхөн Kimetsu no Yaiba ярьсан болохоор ингээд нөгөө талд нь харьцуулах юм байхгүй байгаа шүү дээ, тий. За, тэгвэл одоо би Noragami-г ярьчих. Би таад нөө ялагч нь барыг тодорхой гэсэн шүү дээ. За, Noragami-г үзээгүй хүн байх юм бол ингээд ер нь бол underrated гэж яригддаг анимуудын нэг яа бүр Noragami яа цааш нь season 3 мөрөнд хийж болохгүй байгаа юм би ерөөсөй ойлгохгүй ингээд
Тийм хөөрхөн, тийм гоё аниме. Тэг ингээд би амьдралд анхудаа маш цөөхөн удаа анимыг нь үзчихээ цаашаа мангаг нь унших хэрэгтэй байна гэсэн бодолд хүрсэн анимуудын нэг. Тэгээ Норагамигийн мангаг би уншиж байгаа. Ингээ баг уншиж байгаа. Манга унших нэг тийм дуртай биш болохоор жоохон ядаргаатай юм. За тэгээд Норагами дээр үзээгүй хүн байх юм бол би нэг цусгаан яриад үгүй. Тэгэхээр энэ хэсгээс жоохон спойлер шүү за. Энэ дэр Ято гэд ядуу тэнмэл бурхан гардаг байхгүй юу? Тэгээд энэ бурхан маань дайны бурхан байсан. Тэгээд дайны цаг үед бол хүмүүс хин нэгэн хүнийг үхээсэй гэж бурханаас хүсэх хэмжээний тийм их үзэн ядалт одоо байдаг байсан гэх юм уу? Тэнгүүд инх цаг болоод ирэнгүүт хүн гэдэг чинь бас солдоор амьд нь шүү дээ яг үндэ. Тэгээд бурханаас хин нэгнийг үхээсэй гэж хүсэх хэмжээний зоригтой байхаа болчихсон. Тэр үеэс эхлээд ятоод ер нь хүн ингээ нөө залбирхаа болсон. Бурхны хувьд бол маш олон хүн залбирч, маш олон хүн талархах тусам тэр бурхны ингээ байр суурь нэмэгддэг. Тэгээ тэр бурхан ингээд цаашдын оршин тогтнол нь баттай болдог. Ято тийм нэргүй бурхан учраас хүмүүс сүсгэлдэггүй. Тийм учраас алга болох аюулд өртчөөд байгаа бурхтын нэг баггүй. Ер нь бол бурхтад ингээд залбирахгүй байх юм бол тэр бурхан аажмаар ингээд алга болдог. Тэгээ тэр бурхныг хамгийн сүулт санджаас хүн насрах юм бол ч юм уу тий. Тэр бурхныг ингээд дэлхийд дээр дурсах нэг ч хүн байхгүй болох юм бол байхгүй болно. Амар гонхтой. Бүр амар гонхтой. Алдартай бурхад байна. Одоо жишээ нөө баялагын 7 бурхан тий. Баялагын 7 бурхан Ибису бурхан гэж гардаг байхгүй. Тэр бурхан ингээ маш алдартай учраас яг одоо байгаа төрхөн нас барсан ч гэсэн дахин амьлж болдог. Тэгэхээр ерөнхийдөө бурхтыг тэгээ ингээ хоёр ангилчихж байгаа. Алдартай бурхад, нэр алдаргүй бурхад. Тэгээ Ято бол мэдээж алдаргүй, нэр алдаргүй бурханд ордог. Тэгээ би Ятог Норагамиг яагаад анх үзэж гисэн бэ гэхээр нэг аним фактээс ахгүй юу. Тэгээ тэр аним факт дээр Ятогийн дугаар руу ингээ Япон залах юм бол нэрнгээсээ Ятогийн ингээ автомат хариулагч хариулт юм байна л та. Тэгээ би тэр фактыг уншичаад ямар хөөрхөн юм бэ бүр ингээд ийм энэ яг нөгөө юм Нанамид Малайзад хийд барьсан нэг мэдрэмж шүү дээ. Яг тэрэн шиг мэдрэмж авахгүй ингээд анимын дүрд зориулаад бүхэл бүтэн ингээд бодит ертөнцид нэг юм оршин тогтнолсон юм нэг жижигхэн юм ингээд бүтээсэн байна гэдэг чинь өөр амар гой зүйл ахгүй юу. Тэгээд тэрийг бодонготлаа. Ийм нандин мэдрэмжийг бусдад түгээх хүсэлтэй болох хэмжээний ийм гоё аним юм байна гэж би бодоод тэгээд анх Норагамиг үзчихсэн. Тэгээд би Норагамиг үзчихсэн да хизээж харамсдаггүй бүр ингээд миний хувьд бүр топ tier бүр ингээд миний дуртай анимууд би Kimetsu no Yaiba үнэхээр азгүй байна. Эхний раунддаа шууд Норагамитай таарсан. Гэтэ үнэхээр сокостэй. Эйку. Гэтэ үнэхээр Норагами өөр анимтай таарсан байсан ч гэсэн ер нь бол Норагами үлдэх магадлал нь илүү өндөр байсан. Kimetsu no Yaiba яг өөр анимтай таарсан бол бас Kimetsu no Yaiba үлдэх магадлал байсан л та. Гэтэ бас үлдэхгүй магадлал ч гэсэн зөндөө байсан. Яагаад гэвэл тийм чөтгөрийн ангуучаас илүү дуртай анимууд надад зөндөө байгаа учраас Норагамигийн тал дээр бол маш эргэлзэн үнэхээр яг ингээд хоёр үнэхээр дуртай аним гараад ирвэл алийг сонгохоо шийдэж чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр яг тийм шийдэж чадахгүй анимуудын ханы учраас Норагами дээр үнэхээр эргэлзэн. За би түрүүн үйл явдлыг ярьжсэн шүү дээ. Тэгээд Ято гэд бурхан байдаг. Тэр Ято гэд бурхан хүний ертөнцийн нэг охинтой оролцолцдог. Тэгээд тэр хүний ертөнцийн нэг охин маань нэг юм сүулттэй болоод биесээ Ятог аврах гэж жагаад машин дайруулад тэгээд үхээгүй. Гэтээ хоёр ертөнцийн хооронд нэг тийм гацчихсан байдал болцсон байхгүй. Биендээ бол орж чадна. Биенээсээ гарах юм бол яг ингээд сүнсэн байдалтай байна. Тэгээд сүултээ тэр сүулэн тасрах юм бол мэдээж тэр чигээрээ үхэн. Гэтээ тийм сүнсэн байдалтай удаан байх тусам ер нь бол өөрт нь аюултай. За үйл явдлын хувьд тийм. Тэгээд Юки гэд Юкиний илүү зэвсэгтэй болдсон Ято. Тэгээд Юкиний одоо back story гэх юм уу? Өмнөх түүхэн, амьдралын түүхэн үнэхээр гонхтой заяа. Яа, бүр үнэхээр гонхтой. Бүр үнэхээр гонхтой. За, одоо жишээ нь
Хүмүүс Demon Slayer дээр галын хашираа нас харахад амар үлжсэн шүү дээ. За би ч гэсэн үлжсэн. Гэхдээ би хизээж өөр ямар ч аним үзээд ингээд за өөр үлжсэн баг. Гэхдээ би ингээд Нарагамигийн season 2 дээр гардаг яг нэг юм үйл явдал байдаг байхгүй. Тэрийг та хэд үзэх юм бол угаасаа намайг яагаад ойлсныг ойлгосон. Би бүр ингээд өөр би ямар ч аним дээр ихэр татаж уйлж байгаа өөрөө уйлжсэн зэ бүр ингээд орилж зэ. Гэж уйлжсэн зэ бүр ингээд яг нэг юм би хайртай хүний барин машин дээр уйлж байгааг нь харж байгаа юм шиг тийм юмос надаас гарч ирсэн байхгүй. Би галын хашарааг өгөхөд тэгж уйлж байгаагүй. Зүгээр жоо ингэж нэг нулимс урсаал гэж жоо уйлжсэн баг. Яг ингээд бүр ингээд тэр нэг season 2 дээр гардаг тэр үйл явдал заяа. Season 1 ч илүү, season 1-ийн төгсөл илүү, season 2 илүү. За та хэд баг мэдэндээ ямар ч гэсэн ингээл тэгдэгдээ үдсэн хүмүүс нь олоогоос мэдж байгаа. Үзээгүй хүмүүс нь нэр үнэхээр spoil хийгээд яах вэ? Тэр бол бүр ингээд хэсэг байхгүй. Та хэд угаасаа үзэл айлгана яг ингээд юм гэх юм бол угаасаа айлгана. За тэр хэсгийг би үзээд ингээд би амьдралдаа хизээч аним үзээд уйлж байгаа өөрөө уйлжсэн. Бүр ихэр татаж. За тэгээд ингээд бодохоор уйлуулдаг аним юм уу гэвэл үгүй зав. Маш гоё нарийн нандин мэдрэмж өгдөг аним. Яг ингээд үзээд төгсгөлд нь тэгэхэд энэ Ята бурхан тэр охин хоёрын хооронд харилцаж юм уу тий. Яг тиймэрхүү мэдрэмж нь угаасаа өгж байгаа мэдрэмж нь Камисама хажимамашта. Камисама кис. Тэгээд айлсвал нөө Toilet Bound Hanako хүн биш үү? Яг ийм гол дүр нь нөгөө ертөнцийн нэг ийм сүнслэг тийм оршихуйтай угаасаа орооцолцсон. Тэгээд тэнгуут яг нөгөө ертөнцийн ийм сүнснүүдээс яг тэр орших нь манай гол дүрийн эмэгтэйг хамгаалдаг. Яг нэг тиймэрхүү анимод байдаг шүү дээ. Гэтэ би тийм төрлийн анимд бүр амар дуртай, бүр үнэхээр хайртай. Яагаад тэгэхээр нэг юм гол дүрийн хэрэгтэй нь угаасаа ингээ эмэгтэйг амар гоё хамгаалаад идэг байхгүй бүр ингээд юу ч болж байсан. Ингээд тэнгуут ингээ хамгийн өндөр рангтай бурхны эсрэг хүртэл ингээл хүч үзэл яг ингээд охиноо хамгаалахын тулд тэнгуут би яг би ч гэсэн би яачаа би бас ингээ хамгаалалмаар байна штэ гэдэг мэдрэмж төрдөг. Тэгээд үзээд туусан бол төрдөг мэдрэмж нь ингээд ямар гоё нандин аним үзчихвэ гэсэн мэдрэмж төрөлдөг. Тэгэхээр Нарагами бол зүгээр ч нэг уйлуулдаг аним биш. Зүгээр уйлуулах гэж хичээдэг анимууд зөндөл байгаа штэ. Гэтэ үнэхээр бүр ингээд ийм маш нандин мэдрэмж өгдөг учраас маш их ингээд сэтгэлийг минь өвдгөж чаддаг учраас яг тийм их хэмжээнд сэтгэл өвдөгдөг аним бол нэлээд цөөхөн ба. Тэгээд бүр ингээд тэр хэсэг тэ үзээрэй. Үзэх юм бол айлгана. Үзэхгүй бол угаасаа айлахгүй намайг ягаан юм тэмэгтэй байгаа. Яг нөгөө нэг чи хэсэг байдаг шүү дээ. Дууг нь сонсохгүй байгаа хүн бүжиглж байгаа хүнийг тэнэг гэж харна гэдэг шиг ингээд та намайг яагаад ингээд бүр ингээд байгаа юм угаасаа үзэх юм бол айлгана заяа. Тимакака. За тэгээд зохиолын хувьд бол мэдээж Нарагами Demon Slayer нэг юм жанжин чиг шумаар явна шүү дээ ингээд. Ерөнхий зорилго нь тодорхой. Музааныг ялах, чөтгөрүүдийг бүгдийг үгүй хийх. Тэгээд танжироо дүүгээ буцаагаад хүн болгох. Нарагамигийн жанжин шум нь яг хуу ингээ харангуут яг гол дүрээ хүмүүс буцаад хүн төрхөнд орох ч юм уу тий. Ийм байгаа юм шиг хэрнээ зүгээр л юм өдөр тутмын амьдралтай холилдоод тэр үйл явдлууд өрнөд байгаа. Тэнгүүд яг зүгээр нэг ийм жанжин шумтай биш юм жоохон замраагүй. Ингээ болж байгаа үйл явдлууд нь тэнгүүд тэр нэг юм бодит амьдрал дээр болоод байгаа юм шиг мэдрэмж өгдөг гэх юм уу? Ийм нэрнгээсээ л тэнд нэг Японд ч юм уу тий нэг юм хоёр нэг охин нэрнгээсээ л юм хичээлээ таслан барин гүгээд нэрнгээсээ л ингээл ята бурхныг хамгаалаа гүгээд байгаа юм байна гэсэн мэдрэмж төрүүлмээр яг тийм замраагүй байгаа нь тийм мэдрэмж өгдөг. За тэгээд би underrated гэсэн штеп. Яа season 3 цаашаа гарахгүй байгаа шалтгаан угаасаа нөө тийм алдартай болж чадахгүй байгаа. Тэгээд тийм учраас ер нь бол нөгөө студент ч юм уу тий алдагдлаа ороод яахан гэсэн байдалтайгаар хандж байгаа байхгүй. Гэтэ яагаад тийм үзэсгэлэнтэй аним цаашдаа
гарахгүй байгаа би амар гайхдаг. Тэгээд ер нь бол жоохон харамсдаг ийм гоё юм гар. Хэрвээ Noragami Opotable гэдэг студийн хайртай бүтээлсэн бол ч юм уу тий арай өөр байсан байж магадгүй. Эсвэл anime opening нь арай илүү catchy байсан бол бас арай өөр ч юм уу тий мэдхгүй. Гэтэ яг юм hidden gem гэж ярьдэн шүү дээ. Тиймэрхүү байгаад коко яя тиймэрхүү байгаа нь бас нэг талаараа гоё л доо. Ингээд үнэхээр аним дуртай миний бүр үнэхээр аним дуртай хүмүүс Noragami дуртай байдаг болохоор тэгээд Noragami ингээд амар гоё ингээд ярихад бүр үнэхээр гоё аним учраас тэгээд ингээд хамгийн хайртай дуртай хүмүүстэйгээ ярьж марах юм уу. Тэгээд тиймэрхүү юмд яг ингээд тохирсон аним тэгээд бас хит хайп болчихсон бол гэсэн нэг юм нэг тийм тэнэг яг болог юм байдэн шүү дээ. Ингээд дуртай юм хүнд мэддэггүй гэж нэг тийм болоо юм байдэн шүү дээ. Яг би ч одоо ингээд мэддэгдэл явчихжээ л та. Гэтэ ийм юм байдэн шүү дээ. Угаасаа манай үеийн одоо би одоо зүнж өгч чинь шүү дээ. Тийм юм ба ярьж мэрэ ичээсэ. За ямар ч гэсэн тайлж байгаа ах тий. Нэм нуудаг нэг тийм нуугаад байдаг болохоор хүмүүс ер нь Noragami нуугаад байдаг болохоор нэг хандлт авдгүй. Тэгээд season 3 нь бараг гараагүй хаа гэж бараг биднээс сонсон бахаа гэж. За тэгээд тийм нэгэн хөөрхөн маш нандин мэдрэмж төрүүлдэг үнэхээр үзэсгэлэнтэй бүр үнэхээр сэтгэл өвдгөж чаддаг. Ягаад үнэхээр сэтгэл өвдөгдгийг та хэд үзүүл ойлгоно. Үзэхгүй бол ойлгохгүй. Ядаргатай дээ. Үзэх юм бол яг тэр сэлэн болж хуурдаг тэр тэнмэл сүнс буюу Юкигийн түүхийг ч юм уу сонсоод мэдэх юм бол тэгээ Юкигийн үйлдэлийг харах юм бол тэгээ мэдээж бас яато ёо тэг би уучлаарай тэгээ энэ яг нэг жижиг спойл юм шүү дээ. Ингээ бурханд хүмүүс хит барьж өгнө гэдг нь ингээ хамгийн гоё зүйлсээ нэг аахгүй яа тэгэл тэр хүмүүс тэр бурхан үнэхээр талархаж байгаа учраас хит барьж өгч байгаа гэсэн үг. Тэгээд бурхан хиттэй болж юм бол ингээд бурхтын хооронд газартай болно за. Тэгээ гэр оронтой болно. Тэгээд ийм талгай хорогдох хорон гэртэй болно. Тэгээд ингээд манай охин жижигхэн хит барьж өгдөг байхгүй тэр нэг ийм жижигхэн за. Тэгээд чи яата нөгөөг нь харж ойлаад ёо бүр тэр амар хөрх хэсгүйсэн. Нэр миний хамгийн их ойлсон хоёр хэсэг тэр нэг нь тэр шүү дээ. Тэр би яаж мартчихад вэ? Бүр ингээд яг энэ бүгдийг бодоод ангууд бүр ингээд амар ийм байна бүр ийм. Тайлж байгаа юм. Нэндэгнмаар ингээд вау. Тэгээд яг ингээд хүн маш төрснийг ийм нэндэн мэдрэмжүүдийг анимаар дамжуулж олж авч байгаадаа би үнэхээр баяртай байдаг. Тэгээд хэрвээ би хүн маш төрөөг байсан бол Noragami-г үзэхгүй байсан. Noragami-г үзэж тийм гоё үзэсгэлэнтэй мэдрэмжүүдийг авахгүй байх байсан. Тэгээд тэр үзэсгэлэнтэй мэдрэмжүүд байсны ачаар магадгүй би ингээд маш муу хүн болох байснаас арай нэг гайгүй муу хүн болсон байж магадгүй. Тэгэхээр Noragami бол яалтчгүй үзсэн хүндээ үнэхээр маш том нөлөө үзүүлж үлдээдэг. Тэгээ үнэхээр ийм нандин яг ийм хүүхдийн хэрглэж байгаа юм шиг. Ямар ч гэсэн нэг тийм инхрээ. Ер нь маш нандин зурвал. Тэгэхээр амар хайрлж үзвэл амар гоё юм шүү. За тэгээд Noragami man. Kimetsu no Yaiba бол угаасаа тэгээд маш өндөр хайптай. Тэгээд анime индастриэд оруулсан хувь нэмрийг нь мартаж болохгүй. Гэтэ чөтгөрийн ангууч бол яг үнэхээр сайн анime уу гэвэл үгүй. Маш сонирхолтой, маш гоё зурагтай, маш гоё опенингуудтай, дуунуудтай. Тэгээд дөрүүд болгоно нь маш гоё хөгжсөн. Тэгээ мэдээж тэр дундаа жоохон fan service юм хөх мөхний юм байдаг. Гэтэ тэр яг хөө тийм ч том асуудал биш. Угаасаа яг энэ нэг индастри угаасаа л тэгээд хөгжсөн болохоор яг хөө энийг баг багаар
ингээд өөрчилж байгаа хүмүүс ч байгаа, эсвэл бүрд ордуулж байгаа хүмүүс ч байгаа. Гэтэ тэрийгээ бас хэтрүүлээгүй ингээд тунгийн амар гоё тааруулсан. Нэг тийм мухаар хэлэх нэг л дүрийг sexualize хийсэн дэр бүгдээрээ талархъя да тий чиг шиг. Агүй мэн. Тингээний 3 их нэрийг, Дакиг тэгээд за амар олон дүрийг sexualize хийсэн юм. Тийм ээ. Тэгээд яг угаасаа тэгээ шонны гэдэг утгаараа тэгээ жоох хүүхдүүд эрэгтэй хүүхдүүдэд таалагдах юм хийхин тулд тэгдэм байлгүй дээ. Нөө хятадд сенсор хийгээд тэгээ бүх дүрүүдээ нөгөө хувцастай болгосон шүү дээ. Тэгтээ ч гэсэн ер нь бол охтууд амар үзэсгэлэн таригч илээ. Гэтэ тэгээд угаасаа нэгэнт мангакагийн бий болгосон характер дизайныг өөрчлөнө гэдэг чинь ер нь бол амар гонигтай зүйлтэй. Тэгэхээр тэр мангака яг тэ тэр дүрийг жоохон хөхөн ил гарсан байдлаар дүрслээ л. Тэр бол нэг тийм том асуудал биш. Жоохон фэн сервистэй. Тэгээд Норагами дээрстэй байдаггүй санагдаад ах юм. Яг тийм юм. Бива гэд нөө баян намсраа бурхан дээр нэг жоохон гарч ирдэг гэж магадгүй. Миний санахаар гүчиж магадгүй. Ер нь бол Нарагами дээр нэг тийм зүг юм ерөөсөө байдаг юм шүү. Бодоодсэн чинь. За. Тэгээд Демонслер дээр эргээд орё. Тэгээ мэдээж дөрүүд нь үнэхээр гоё. Би тэнгэнд үнэхээр хайртай. Яг Норагамигаас ингээд хайрлах эр хүн ол гэх юм бол ингээд байхгүй. За ята мато ингээд ийм хайрламар ч гэсэн ийм гэсэн хайр биш. Ийм эр хүн гэсэн хайр биш. Ийм гэсэн хайр. Тэгэхээр Демонслер дээрс мэдээж манай тэнгэ мэн моцаан байна. Томияка Гио Томияка тэгээд Иноске ч жоох хүүхч юу болохгүй. За Иносекийг алгасыг. Иносеке зүгээр л царайдаг. За тэгээд энэ мэтчлэн ийм гоё эр дөрүүд, эрэгтэй дөрүүд ихтэй. За тэгээд мэдээж гоё эмэгтэй дөрүүд ихтэй юм. Амар олон крашлах гэж ирд. Тийм дөрүүд амар ихтэй зөө. Тэгээд яалчгүй жоохон фэн сервис талдаа юм бэд юм байна. Тийм учраас бас жоохон алдартай гэж магадгүй. Би бол тэнгэнийг хараад би ингээд тэнгэний дөрүүд хийхнэр болмор мэдрэмж төржсэн зөө. Иймэрхүү мэдрэмж яалчгүй хоёр анимыг ингээ харьцуулна гэдэг чинь амар тийм утгагүй зүйл байхгүй. Гэтэ эцэст нь угаасаа л бүгдээрээ үүрцаг гэдэг хүний хамгийн дуртай анимыг сонгож байгаа учраас ингээд шал хоёр өөр аним байгаа ч гэсэн яалчгүй миний хамгийн дуртай Норагами. Тэгээд гэтээ өчтөрийн ангуучид үнэхээр ингээд давтагдчихгүй гоё юмнууд байгаа. Тэр характер дизайн, характер ямар муухай л тий. За. Давтагдчихгүй маш гоё юмнууд зөндөө их байгаа Демонслерийн хувьд. Тэгээд тийм учраас л ийм олон хүнд хүрч чадж байгаа шүү дээ. Ер нь бол ийм олон хүнээс сэтгэл хүрч чадж байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг бид нэр өгөөсгөж болохгүй. Гэхдээ би мохо бүр юм баа за тэр чих. Гэхдээ үнэхээр сайн юм уу гэвэл бас үгүй. Хатуу хүн хэлэхэд. За тэгэхээр өнөөдрийн бичлэгийн угаасаа дүгнэлт нь бол хамгийн эхнээсээ тодорхой байсанчлан өнөөдрийн хоёр ингээд баталсан анимын шилдэг нь Норагами байлаа. Ята бурхантай. Тэгээ та хэд үзэх юм бол угаасаа ойлгоно. Үзэх юм бол ойлгоо шүү за. Яагаад энэ аним үнэхээр гоё гэдэг юм. За тэгээд өнөөдрийн бичлэгийг нүрээд дуслаа. Дараагийн хоёр анимыг би одоо шууд хэлчихье за. Дараагийн хоёр анимыг би шууд A division-ийнхээ дараагийн хоёр анимаар сонгочих юм. За дараагийн хоёр аним нь энэ ставр хийсэн байх нэ. Doctor Stone. Нөөхөн Summertime Rendering. За яг энэ бичлэг маань нэг олон хүнд хөрөхгүй л ахaltaа. Гэтэ хэрэг олон хүнд хөрөх юм бол ингээ хэрэг та үзэж байгаа бол Doctor Stone илүү гоё, Summertime Rendering илүү гоё гэж гоё комент хийчээрэй заяа. За. Тэгээ өнөөдрийн бичлэг дуслаа баяртай.